Энэ түүх Каната гэдэг залууг мөрдөгч нь гинэд хутгаснаар шилдэг. Тэр өөрийгөө хамгаалж чадахгүй бөгөөд мөрдөгч эмэгтэй хутгаа аймгийн хүчээр хүрээж үзэн төгсгөр цохилтоо өгдөг. Тэрээр нэгэн агууд сэрхэд гоблины хасагч Габо түүнд Ро гэдэг нэр өгч идэхэн өгдөг. Тэрээр гоблин болон хорвоод дахин төрснөө ойлгоод өөрийн одоогийн төрхтөө сэтгэл хангасан бус байгаа тус уйлдаг. 3 өдрийн дараа гоблинууд хүнээс илүү хурдан өсдгийг ойлгосноор түүний биеийг үзэж Габо хүүхдүүдэд хоол өгөхдөө тэд ан хийж сурах хэрэгтэй. Тус энэ нь сүүчийн удаа байх болно гэж тайлбарладаг. Ро агуугаас гарч гадаад ертөнцийг судлан хачирхалтай амьтдаар дүүрэн байгааг олж мэдээд өөрийн амьдарч байсан ертөнцөөс өөр юм гэж боддог. Тэрээр Кичи гэдэг гоблинтай танилцаж хамтран ажиллахаар шийдэн хоол хайн ан хийж ихэхэд эвэрт туусай тааралддаг. Кичи туусайг хөөж Ро амдан бариж ганц цохилтоор хөнөөдөг. Кичи үүнийг ганцаараа идэх гэхэд Ро тэд хувааж идэх ёстой гэж хэлээд зоддог. Ро туусайны эврийг авч сайн зэвсэг болох боловгүй гэж гайхаж байтал гинэд мэдэгдэж гарч ирээд яг юу болсныг ойлгохгүй сандардаг. Тэд туусайгаа ирээд ижил тактикаар олзоо барин хамтдаа ан хийсээр байдаг. Тэр бас нэг эвэр авахад мөн ижил мессеж фашч ирэх боловч юу болж байгааг одоо ч ойлгоогүй хэвээр байдаг. Туусай идэж байхад систем Род зогдох ур чадвар сурсныг хэлэхэд тэрээр өмнөх амьдралынхаа шингээх чадвараа одоо ч хадгалж үүснээ ухаардаг байлаа. Мэд хийж Кусаныг ойрон босгоод Нансыг энэ нь маш ховор зүйлд тооцогддог бөгөөд эцсийн амьтныхаа ур чадварыг өөртөө шингээх боломжийг олгодог. Тэрээр өмнөх амьдралынхаа бусад чадварыг алдснаа тэмдэглэсэн ч эргэн тойрныхоо мангасуудыг идээд илүү хүчтэй болж чадах тул энэ шингээх чадвар нь түүнд хангалттай гэж боддог. Тэд агуудаа буцаж ирээд Мио гэдэг охинтой уулзахад тэднийг эвэрт тулай агнаж чадсанд нь биширдэг. Ро тэднийг өрөвдмөр амьтад гэж бодож байтал охин өмнө нь гоблинууд ааж байснаа дурдаад Род татагдаж ившилдэг. Тэрээр охиныг маргаашийн ажинд нэгдхийг урьж охин зөвшөөрсөн боловч маргааш нь бороо орж ихсэн тул ан хийхээ хойшлуулахар шийддэг. Ро агуулх руугаа ороход тэд хүн төрөлхтний охтыг үр удмаа үлдээхэд ашиглаж байсныг олж мэдсэн ч тоосолгүй орхиж хөдөр авч зэвсэг урсахад ашигладаг. Сэрвэд үүрийгээ инж торн айхад өрсдөг. Тэд хэр босоо Габо түүн дээр ирж санснаас илүү хурдан төвшин байх гэж бодсон ч Ро ойлгохгүй байсан тул Габо толгоогоо тогшхыг зааж өгдөг хариулав. Тэр өөрөөдийг бөөрөж юу хийн бас тэр Габогийн зааврыг дагавч Габо 8 50 дугаар төвшөнд байгааг олж мэддэг. Гоблинууд 100 дугаар төвшөнд хүрэхэд ховховлын болж хувирдаг боловч хүнээс хурдан хөгшөрдөг тул энэ төвшөнд хүрэхээсээ өмнө өгдөг учир үүнд хүрэх чадвартай цөөхөн байдаг гэж Габо тайлбарладаг. Маргааш нь Рогийн баг ан хийхээр гарч маш сайн багийн ажиллагаагаараа мангасуудыг ялж чаддаг. Тэд могоо идэн Ро түүний чадварыг сурч авсныг ашигтай байх болов гэж боддог. Кичи үүнийг амттай гэж үзээд толгойг нь идэж болох болов гэж асуухад Ро үүнийг хортой учир идвэл үхэн гэж тайлбарладаг. Тэд олон өдөр ан хийж явсаар нэгэн агууд хүрэхэд сарсан баг ханууд дайрч Кичи бамбагаа ашиглан хамгаалж харин Ро чөтгөрийн нүд ур чадвараа ашиглан тэднийг хоромхон зуур мансууруулан энэ боломжийг ашиглан устгадаг. Рогийн баг багвахаг идэж шин чадваруудтай болдог боловч үссэн хэсэг гоблинууд тэднийг ажиглаж байгааг хардаг. Нэг орой унтаж байхад нь нөгөө хэсэг хүмүүс хүрээлэн зогсож байх ба түүний хаях чадвар идэвхжиж аюулыг мэдрүүлснээр тэднийг зодож байгаад санамсаргүй нэгийг нь хутгаж Рогийн зэвсэг хортой байсан тус тэр гоблин унаж ухаан алтдаг. Тэр үүнийг санамсаргүй явдаж байсан бөгөөд ур чадвараа одоо ч удирдах чадахгүй байгаагаа тайлбарлахад тэд айж Мио тэдийг Рог алхахыг оролцсныг мэдээд нэгийг нь боомлж унгаана. Ойд тэнүүчирч явсан оркийг Рогийн баг гинэт дайрдаг. Мио чулуу шидэж хурууг нь хугалж Кичи хөлийг нь бэцлэн унагадаг. Ро түүнийг гүйцээж шин чадварууд орж авсан ч хамтрагчд нь хангалттай ирснийг мэдээд бусад гоблинуудад хоол авчирч өгөхийг санаж болгодог. Энд бод манаас нь низэж чигээд ийм мэдээ цайд тэд түүний төлөвлөгөөг дагахаар шийдэж бүгд хоолнд нь талархаж эцгээхэд Ро хувиа хичээсэн хүн байсан атлаа яагаад ингэж байгаагаа гайхдаг. Энэ харууд манана тэр бүгч тэд тэр орой бүгд агууд унтаж байтал систем гинэт Рог саатуулж хувьсан өөрчлөгдмөр байна уу гэж асуухад тэр унтахыг хүссэн тул уншилгүй тийм гэж сонгоод төдийлөн тоодгүй. Маргааш нь би энэ өөрчлөгдсөнийг анзаарч толинд хараад өмнөх амьдралынхаа төрхтэй бараг яг ижигхэн болсноо мэддэг. Кичи бас өөрчлөгдсөнийг хараад гайхаж Мио тэднийг гайхалтай харагдаж байна гэж боддог. Дөнгөж 2-7 хоногтой атлаа төвшин наснд нь Габо итгэж чадахгүй байгаа боловч Кичи хүчээ сорихыг хүсэж Рог тулалдахыг шаарддаг. Ро
түүний сорилтыг хүлээж авч тэд ойд тулалдаж эхэлдэг. Кичи нэг цохилт буулгаж тулааныг дуусгах шахсан ч Ро эсэргүүцэн цохиж түүнийг унагадаг. Кичи ялагдсанаа хүлээн зөвшөөрч Рог дэндүү хүчтэй гэхэд Ро түүнийг өөрөөс нь хүчтэй бөгөөд зөвхөн хурдныхаа ачаар яснаа хийдэг. Тэд гинэт чон уулахыг сонсоод аюул тодорхосныг ойлгож Ромеод хийсэн захалмай нумаа бэлтгийг тушаадаг. Талбайд тааравцсан мангасуудаа идэж бууж яваа чонон сүргийг Рогийн баг ажиглаж байгаад шинэ хүч чадвар боломжоо сорих цаг болсныг боддог. Өөрийн нацрагүйг энэн дашч Тиб бол доод Мио нумаараа хортой сум харуулж сүргийн ахлагчийг ономоор тэд сандралдаж Ро болон Кичи дайрч орж тэднийг амархан хөнөөдөг. Ахлагч босож ирэхэд Ро тулалдахаар бэлтгэсэн ч тэрээр шахаа дийлэлгүй гинэт ундаг. Ро ахлагчийг идэж шин чадварууд олж авснаар удирдагчийн ур чадвар олгогдсноо мэдээд үүнийг туршиж үзэхээр шийддэг. Тэр буцаж ирээд тэдэнд ирээдүйд үүнтэй ижил хэмжээний оц байхыг тушаадаг. Тэд үүнийг хийх хангалттай хүчгүй гэдгийг мэдэж байсан тус түүнийг ан хийж сурахыг гуйж Ро яаж хийхийг нь зааж өгөхөөр амждаг. Тэд түүнийг магтаж эхлэхэд Ро босхийг тушааж тэд бүгдээрээ нэг нөхөд гэдгээ хийхэд тэд өгөнд нь уяр нь дуулууртай дахахыг шийддэг. Хэд хоногийн дараа хүмүүс амиа хорлосныг мэдсэн Ро тэднийг итгэлээ алдснаас болж ингэсэн гэж бодоод дурсгалын яслал хийдэг. Ро гоблинуудыг сургаж сүүлийн хэдэн өдөр мангас эцний дүнд томшгүй олон чадвар олж авсныг бид мэддэг. Тэрээр нэг хэсэг хүмүүс ойртож байгааг хараад аюул гэж бодон тулалдахаар бэлтгэхэд Габо тэднийг өмнөх үеийнхэн гэж хийж зогсоодог. Зайдныг хойд нь маймын тосоод эрен дижчиж бийж бүрэг Габо тэднийг өгт нь авч тэд дараагийн үеийг бүтээхээр хүмүүсийг авчирсныг хардаг. Боловч Ро үнийг эсэргүүцэн удирдагч Кин рүү дөхөж очиод хүмүүсийг өөрөө асрахыг хүсгэд Кин уурсаж Рог шинхэн төрсэн амтан гэж доромжсон бүгд тулалдахад бэлтгэдэг. Гэтэл сай болон Сато нар ирж хинч иргэний дайнд оролцохыг хүсэхгүй байгаа тус тайвширхыг сануулдаг. Сато тасхны удирдагч хэн байхыг шийдэхийн тулд Кин хоёр Ро хоёрыг зэвсэг хэрэглэхгүйгээр тулалдахыг санал болгож тэд зөвшөөрсөн ч Кин хоромхон зуур ясагддаг. Ро түүний бие өөрөө гаргаж чадах тул утаснууд нь зэвсэгт тооцогдохгүй гэж тайлбарлаад бүгдэд нь тосхны шинэ удирдагч болсноо зарлахад Кинийн ирчүүд дургуутдаг. Куи Эни мэж цанаага дүүч хитээж ай тэрээр хүмүүсийг агуулгах руу дагуулж очиод гоблинуудад тэдэнд хүрэхийг хориглосон тул тэнд аюулгүй байх болно гэж хэлдэг. Тэрээр тэднийг хүний тосгонд буцааж хүргэж өгөхгүй амлахад Ребелия гэдэг охин түүнээс ямар нэг юм хүсэж байгаа эсхийг асуухад тэд мэдлэгээ хуваалцахыг хүсдэг. Тэд аялагч бизнес эрхэлдэг байсан ч Кенийн бүжиглэлд довтож ирчүүдийг нь хөнөөсөн тухайгаа ярьдаг. Тэднийг хамгаалж бас холдуулав. Тиймээс тэд уйж эхлэх боловч Ро тэдэнд гашуудах зай үлдээгээд холтон алхав. 2 хоногийн дараа Ро хүмүүст хоол өгсөн ч тэд аль хэдийн сэтгэлээ дэвтээснийг анзаарч тэднийг хоолдож байхад наажиглаад тэд гоблин шиг хөврөн хөгждөггүй ч хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц ажил мэргэжилтэй болохыг нь ойлгож Ребелиаг шинэхэн дайчин гэдгийг мэдэж байсан тул түүнийг гоблинуудтай хамт бэлтгэр хийлгэх талаар бодов. Бид гоблинуудын бэлтгэр хийж байгааг харж байгаа бөгөөд Кени хүмүүс хүнд байдалтай байгаа тул Ро тэднийг шоолж эхлэхэд тэд уурсаж улмаар Ро тэднийг зодож өөрийгөө бос гэдгээ сануулв. Нэг орой Ро ундах гэж байтал аюул мэдрэгдэж бид Ким болон түүний хүмүүс рүү хүчээс дайрах гэж байгааг харах ба Ро тэднийг хүнд хүрэх ихгүй гэдгийг сануулсан зогсов. Кин хамтрахаас татгалцсан тул Ро түүнийг унгааж хүмүүст бүх юм зүгээр болно гэж хэлв. Мио болон Кичи ирснээр Ро тэдэнд Ким болон түүний хүмүүсийг гадагшаач ирж гаргаад өөрийн хийх гэж буй зүйлийг бүгдэд нь харуулахын тулд цуглахыг тушаав. Ро Кенийг тамлан зовоож цуснд нь хогхолтон байж цахиж байхыг бүгд харж байгаа бөгөөд Ро тэдэнд энэ бол дөрөв зурцны шийтгэл гэдгийг хэлв. Югэнэд Таши хийсэ кара ай маргааш нь Кени хүмүүс одоо ч хүлэгтэй байгааг харах ба Кин цус алдан нас барсан байлаа. Ро болон түүний найзууд 3 эвэртэй аратантай тулалдаж байгаа боловч хайрцаг нь хугалахад хүндрэлтэй байгаа тул Ро түүнийг хязгаарлаж эцсийн цохилтыг өгөв. Тэд түүнийг идэж эхлэхэд Ро шинэ ур чадвар олж авсан тул нэг цохилтоор 3 цохилт хийж чадхаа ойлгоход тэдгээрийн нэгийг туршиж үзэхээр шийдэв. Шийдвээ энэ усээр ээж төлөйг энэ тэрээр унтах гэж байтал Ребелия түүнтэй нэгдсэн бөгөөд түүнийг саяын явдлаас болж тайвшраагүй гэж бодоод өөрийнхөө хажууд унтахыг зөвшөөрөв. Энд босон тэд Цовелиг түүнийг ашиглавч сэрхэд нь Мио мөн хажууд нь унтсан байсныг анзаарч охид гарыг нь дэвлэж унтснаас болж гар нь өвдөж байв. Гоблинууд бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд бид Рогийн туслах голбитай танилцах ба тэр саяхан хобгоблин болж ховрон хөгдсөн бөгөөд гоблинуудад ажил хийхийг заах үүрэгтэй юм. Мио бол алсын зан анги нэгтгэлийн ахлагч Кичи хоёрт тусаанчдыг хариуцаж харин Сата хөнгөн хоёрт ангийг хариуцаж байна. Гэвч Сэ бол тосхны цорын ганц элбэчин тул түүний ангид
хинж байхгүй. Руу бэлтгэлийг тэдэнд үлдээхээр шийдэж ойн хүн рүү явн нэгэн 3 эвэртэй аратныг харжээ. Тэрээр түүндээ шившдэг туршиж үзэн хормын дотор усгаад өөрийн чадвартай ихтэй болж ганцаараа тэнүүчилж эхлэв. Гэвч тэрээр цусан мөр олж хараад Габу үүнд аюултай улаан баавга химээх аратан байдаг талаар анхааруулсныг сарлав. Гэсэн хэдий ч тэрээр мөрийг дахихаа шийдсэн бөгөөд энэ нь түүнийг өгсөн 3 эвэртэй аратан дээр авчирчээ. Энэ амьтныг алсан аратан 3 эвэртэй аратны хайрсыг хүртэж цоож чадсанаас үзэхэд гайхалтай хүч чадалтай гэж тэр бодов. Улаан баавга гашчир нь түүнийг алсан хэмээн сүрдөөч газар гинэд жижигч ирэхэд тэр зовх талаар бодсон ч түүний ур чадварыг олж авахыг хүссэн тул түүнтэй тулалдахаар шийдэв. Рүү маргааш нь шившлийн ашиглан баавгаан толгой руу чиглэн дайрсан боловч тэр гараараа шившгийг хааж үүнд рүү ипхиж ядан түүнийг хурц зүүн савнтай болохыг нь ойлгов. Тэрээр баавгаар өсрөн орч бүх хүчээрээ толгойроо цогсон боловч арьс нь хэтэрхий хатуу байгааг анзаараад ухрахаас өөр аргагүй болов. Тэрээр утсаараа боосон ч баавгаа мутран гарч ирээд гал амьсгаж ойр орчмын бүх зүйлийг шатав. Гэвч тэр гинэт алга болж баавгаа түүнийг хайж эхлэх ба рүү модны ард нугдаж шахаа ангаах шившлэг ашиглан баавгааг ялахын тулд бүх зүгээ зориулах хэрэгтэй гэдгийг ойлгов. Баавгаа гаж гайхах үед тэрээр дайрч орсон боловч бамбаагаар өөрийгөө хамгаалж зайгаа ойр тусам баавгын ам руу хутгалав. Гэвч баавга түүн рүү дайрч мод мөргүүлэн унахах ба тэрээр хүнд бэрцснээ анзаарав. Гэхдээ сэлэм нь ам руу зогдсон тул баавга дахин гал гаргаж чадахгүй гэдгийг тэр мэдэж байв. Дахин цахиулбал бүх юм дуусна гэж бодон үхлийн нэрмэг дээр байгаа хамиг боловч эцсийн шийдвэрлэх цогцолтыг өгөхийн тулд амиа дэнчин тавин дайрч оров. Оров таран гэж товчтой хараа тэр өрүүдийг өөрийн ийд гэвч баавга дайрч түүний гарыг тастав. Руу баавгаг яаж чадсан ч күнд шахагдсан бөгөөд түүний гараас эцснээр гайхалтай хүч чадлыг нь өөртөө шингээж авав. Гэвч шахнаасаа болж ухаан алдан унахад тэр мөчид системээс та дээд түвшинд хүрсэн тул огроо буюу мангас болон хувирахыг хүсэж байгаа эсэх тухай мессеж хүлээн авлаа. Энэ найз тэрийг дүүрч хүзэн авлаа хамах хаш тэр тийм гэж сонгосноор ухаан орч баавгаан толгой гэдэж түүний илүү олон ур чадварыг сурч мэдэв. Гэвч түүний хутах жижиг болсныг анзаарч энэ нь огроо бож хувирсантай холбоотой болохыг ухаарав. Руу тосгохдоо эргэн ирсэн боловч гоблинууд түүнийг танихгүйгээр зогсохгүй аюул гэж харжээ. Тэрээр бүгдэд нь буцаж ирснээ хэлэхэд Мио хэн болохыг нь олж мэдээд түүнийг өшөвсөн хаагуур тэнэд явсныг асуусан боловч өөрийгөө гэмтээж Мина наасан цэр бүүгэж хижээд өрч цэр бозог харав. Тэрээр түүний төлөө санаа зовсон гэдгээ тайлбарлаж гарт нь юу тохиолдсныг асуув. Иймээс тэрээр юу болсныг бүгдэд нь ярьж өгсөн ба ойд улаан баавгайг хамгийн хүчирхэг махчин амтан гэж бодож байсан тул тэд үүнд ипхиж чадахгүй байлаа. Сэрболе икэр маасад өгөхөж хараа цаа тиймээс тэд түүнийг гайхалтай гэж бодон асуулт асууж эхлэх боловч тэр амьд эргэж ирсэн дээр баяртай байв. Мио болон Ребелианаар түүнийг дагаж эхлэх бөгөөд бусад охид түүнийг хараад шоконд орсон ч эцэст нь хэн болохыг нь танив. Эмери химээх охин зэвсгийг нь шалгаад хэр илэгдсэнийг нь харж сүнсний чулуу ашиглан шинэ хутаг хийсэн тухайга дуртахад Роо үүнд баяртай байсан ч Мио Ребелиа хоёр хардаж эхлэв. Тэрээр эхрүүттэй ярилцаад тэдний дасан цацах чадварт гайхширч сайн ихнэрүүд болно гэж бодсон боловч Ребелиа үүнээс болж түүнийг цохив. Тэрээр дараа нь алхимич Спенесийг шалгаж түүнийг хог хийснийг олж мэдэв. Тэрээр санаан зовж байгаа ч тэдэнд итгэж болно гэдгийг ойлгохоос өмнө өөрийгөө хамгаалах зорилготой байсан гэдгээ тайлбарлаж Роо түүнд санаа зовждгүй гэж хэлв. Гэвч тэрээр гинэт маш хүчтэй хөнөөх хүслийг мэдрэв. Үүний дараа Роо бусдын бэхлэд оролцож чадхаа болсныг бид харж байгаа бөгөөд бусад гоблинууд хөнгөн цохилтодоос хүнд бэртэж Кичигийн хуйг бараг эвдэрсэн байлаа. Кичи үүний дараа сэтгэлээр унаж өөрөө бэхэл хийхээр гарч оджээ. Сато болон Мио нар хоорондоо таарч тохирч байхад Гоби цагаас өмсний чулуу олборлоход зарцуулж байв. Роо сэтэ цагийг өнгөрөөж слайм эдсэндээ баяртай байгаа тул гараа ямар нэг байдлаар ашиглаж чадаж байгаадаа олзуурхав. Маргааш нь Гоби шахагдсан сүнсийг дагуулan гинэт гүйж ирсэнд тэрээр түүнийг хурдан нэмжлэв. Сүнс сэрээд өөрийгөө Латана гэж танилцуулж тусаасанд нь талархаж илэрхийлв. Тэрээр хүмүүс хатлахад өрцнөө тайлбарлсан бөгөөд Роо үүнийг толгой дээрх тэрхүү өмнөд чулууг авах
гэснийг байх гэж бодов. Учир нь түүнийг нэг тэрбум артаар үлэгддэг гэдэг байв. Латан эзэн нь домогт элбэчин байсан бөгөөд төрөл бүрийн домогт эд зүйлс агуулсан нууц эрдэнсийн өрөөг харж хамгаалахаар бүтээгдсэн тухайга тайлбарлан хүмүүсийг зайлшуулахад туслахыйгүй. Латан эзэн хүмүүсийг үзен яддаг тул хүмүүст тэр зүйлсийг өгөхөөс илүүтэйгээр бүх зүйлээ устгахыг илүүд үзэх байсан гэдгийг тайлбарлав. Гоби юу хийх ёстойгоо гайхаж байхад Руу шалгахаар шийдэв. Ребелиа санаа зовж байгаа бозортой харагдавч Руу хүмүүсийг зүгээр л ачих бодолгүй байгаа бөгөөд тэднийг ягхаж үзэхээ амлав. Тэрээр Гобитой хамт сануулгах танхим руу явхад энэ нь шууд л эрдэнсийн өрөөрөө хөтөж байх шиг байв. Тэрээр Гобид нуугдахыг хэлээд адал явдагчнуудыг өөрөө хайхаар яв. Тэд огор хараад гайхширсан бөгөөд түүнийг гинт нэг аллагчин давтасан ч тэр зогсоож чадав. Тэрээр тэдэнд хууль бусаар нэвтэрч байгаа сануулан явцгаа гэж хэлсэн боловч тэд тахалзаж тэр рүү дайрч оров. Гэвч тэдний давталгаа хэтэрхий энгийн санагдаж тэд төвшин болон ажлын дэвшигтэй хэтэрхий найдаж байна гэж Руу бодов. Түүнийг гинт аянгийн шившлэг зогсон боловч ямар ч нөлөө үзүүлээгүй хараад адах явдалтнууд цочирдож Руугийн уур хүрэмжийн эцэст нь тэднийг бүгдийг нь идэж орхив. Тэрээр бүгдийг нь сурч чадах бөгөөд тэдний ажлаас олж тэр бас шидэд эд зүйлсийн цүнх түүнчлэн нуурчны бүгж олж авдаг. Тэр тэднийг гинт зайлгэж орон зайн эд зүйлсийн хайрцаг чадварыг олж авдаг. Үүний дараа Латана тэднийг тусалсанд нь талархаад өөрийн эзэн Велвет рүү дагуулж очив. Гэтэл тэр ухаан алдан унаж эрдэнсээ орхин явхад Руу үүнийг нь идэж алтан дүрм чадварыг олж авлаа. Шинэ хайрцагны чадварынхаа ачаар тэд бүх эрдэнсийг хамж чадлаа. Гэвч Руу цогцыг орхихоос санаан зовж түүнийг чандарлахаар шийдэхэд нэг бэлийг гинт унав. Тэр үүнийг өмсөж үзтэл шууд залхагдаж энэ бол домогт зүйл гэдгээ таньж илүү олон чадвартай болов. Бусд нь үүнийг хараад гайхширсан бөгөөд энэ нь түүний өөрийн гар шиг байгалийн мэд санагдана. Үүний дараа тэр цуглуулсан бүх зүйлсээ шалгаж үзэхэд бүгд маш хүчтэй байлаа. Тэр үүнийг бусад хобогжинуудтай хуваалцсан ч бусад хоёр домогт зүйлийг өөртөө үлдээж тэдгээр нь туйлын ховор болохыг бид мэднэ. Хүн бүр төвшин ахиусаар байх ба Руу ойг судлахаа үргэлжлүүлнэ. Тэр алтан алц мөн босор буугаа идэж тэдний чадварыг өөртөө шингээв. Тэр асар том мод олж Дриадтай таардагч тэд эрэгтэйчүүдийг өрхтөж хүнс болгон ашигладаг гэдгийг бид мэднэ. Дриад түүн дээр ирэхэд тэр өөрийгөө барьж дийлэхгүй байв. Тэр эцэст нь бууж өгсөн ч Дриадын ерөөлийг хүртэж тэр эмэгтэй түүнийг эргээд ирээсэ гэж хүснэ. Тэр илүү олон мангастай тэмцэж тэдний чадварыг олж авсаар байна. Гэвч бааз руугаа буцаж ирэхэд бүх охид түүнийг үл тоож өгсөв. Тэр үүнд гайхаж юу болж байгааг асуухыг хичээв. Ингээд охид атайхаж байгааг түүнд хийсэн спинэстэй тэр уулздаг. Тэд түүнийг гадаахын нэгэнтэй уулзсныг мэдэж байгаа бөгөөд хүзүүн дээр хүнсэртээс болж Бриадыг санажээ. Энэ нөхцөлд юу хийж чадхаа бодож байтал Спинеф гинт түүнийг үнсэж өөрийг нь бас хайрлахад дурсав. Миа үүнийг хараад уурсан ч гинт түүнд наадаж өөрөө бас үнсүүлмээр байна гэж хэлв. Бусад охидч бас яг ийм зүйл хүсэж байгаагаа хийцгээдэг. Маргааш нь Руу өөрийн хайх чадвар сайжирснаа мэдэгдэж бүлэг хүмүүс ойртож байгааг мэдрэн гагшгаач Эльфүүд айлчлахаар ирснийг ойлгов. Тэдний удирдагч гоблинуудыг зэрлэгүүд гэж дуудан дээрээс нь доошо хардаг. Тэрээр ойд занал хийж буй хүмүүсийг ялбал шагнал өгөхөө санаж болгов. Габу үнийг өгөөмөр санал гэж бодсон ч Руу татгалзав. Тэд чин сэтгэлээсээ хандахгүй байгааг мэдэж байгаа тул эльфүүдэд юу тохиолдох нь хамаагүй гэдгээ хэлв. Тэд түүнтэй тололдоход бэлтгэсэн ч тэр өөрийн ойрог гаргаж тэд түүний асар их хүчинд цочирдов. Тэр харваачдаар хүрээлэгдсэн гэдгээ мэдэж байгаа тул удирдагчийг тушаал өгөхгүй бол асна гэж сүрдөөж амь насандаа айсан тэрээр захирагдав. Руу саналыг нь аялахаас нь болоод хүлээж аваагүй гэдгээ тайлбарлав. Гэвч энэ бол мөн түүний гэр учраас ойг амиараа хамгаалах болно. Тэрээр томшгүй олон жад дуудаж эльфүүдийг хүрээлүүлснээр хүч чадраа харуулж тэд ухрахаар шийдэв. Руу саарслай магнаж түүний цөмийг ирж автаа ховлолт гих ур чадварыг олж авч байгааг бид харна. Тэр өөрийн цусаа ашиглан жижиг амтан дуудаж туршиж үзэхээр шийдэж юу болж байгааг харж болохоо ойлгов. Тиймээс тэр охидыг хамгаалахад туслана гэдгийг мэдэж байсан тул цусаа тэдний хувцас дээр тавихаар шийдэв. Хэд хоногийн дараа Руу эльфүүд ойртож байгааг мэдэрч тэдний удирдагч давтлах тушаал өгөхөд Руу хүчтэй архивч эльфүүдийг алмайруулсан тор ашиглан баривчсав. Тэр удирдагчаас яагаад буцаж ирснийг асуухад өшөө авмаар байна гэж хүлээн зөвшөөрсөн ч хамтрагчид нь түүнийг болиулах гэж оролцсноо дуртав. Руу тэдний удирдагчийг ална гэдгээ тайлбарласан ч амьд үлдэх боломж олгоно гэж хэлв. Хин нь амьд үлдэхийг шийдэхийн тулд гоблинуудтай хуурамч тулаанд
гарах ёстой гэж тэр хэлжээ. Хэсэг хугацааны дараа тэдний 6 нь ялагдсныг бид мэдэж тэр тэднийг ирж чадваруудыг нь өөртөө шингээв. Тэр үйлдсэн ижхүүдэд хоригдож болхон байлгах болно гэдгээ хэлв. Габо тэдний ихэнх нь эмэгтэйчүүд тус азтай байхыг хүсэж баяртай байгаач Ро тэдэнд хүрэхгүй байхыг сануулв. Удирдагч ам гуйж ихэсэн ч Ро түүнийг цаазарч эцэст нь идүүлсэн байв. Кичи байв ялж дээд төвшөнд хүрснээр хувьсан өөрчлөгдөх боломжтой болжээ. Тэр агуй руу буцаж ирэхэд бүгд зэрэг асанд итгэж чадахгүй байсан ч Ро илүү хүчтэй болсонд нь баяртай байв. Хагас бурхтын ерөөлтэй туус Кичи тусгай хувилбар болон хувирч Рогийн хүч чадартай өрсөлдөж чадна гэж бодом түүнийг тулаанд дууддгийг бид мэднэ. Энэ босон ч нэг яг хараана Сара нэг Ро сорждыг хүлээж авч Кичигийн эсрэг тэмцэн ч эцэст нь ялалт байгуулж чаджээ. Тэрээр тулааны ур чадвартай хിവэр байгаагаа тэмдэглээд Кичигийн хүчийг хүлээн зөвшөөрч өсөлдөгчөө гэж үзв. Ро агуй руу ороход бараан дүр гарч ирээд бэлэг өгч үүнийг хүлээж авах ёстой гэж хэлдэг. Энэ бүхэн зүгээр зүүд байсныг ухаарн тэр гинэт сэрв. Кичи бусад гоблинуудыг хөвсөн өөрчлөгдөхөд нөлөөсөн бөгөөд Спинет тэдний авьяасыг шалгаж үзэхэд тэдний нэг нь элбэчин болох чадвартай болохыг илрүүлжээ. Тэрээр Рудги гэдэг хобоглиныг танилцуулж түүнийг сайн самуартан болж чадна гэж тайлбарлав. Сая бас хуурсан руу анзаарч тэр хагас шидэт лорд болж хуурсныг бид мэдсэн ч би дээр нь яагаад хачин тэмдэглэгээ байгааг гайхаж байв. Тэд гадагшаа гарч сая олон гарт бөмбөг шидэж өргөн хүрээтэй сүрэл үүсгэн өөрийн чадвараар туршиж үзв. Тэрээр Руд энэ илбээ бол энгийн зүйл гэж магтаж байсан ч тэр хангалттай харсан гэдгээ хэлв. Гэсэн хэдий ч тэрээр шидэт лорд болж хувирах боломжтой хിവэр байгаа тул бүрэн чадвартай хараахан хүрээгүй байгааг бид мэднэ. Тэрээр амжилттай тэмдэглэхийн тулд шин тоног төхөөрөмж хүлээн авч тасхныхан улам хүчтэй болж байгааг руу ойлгов. Тэр гоблинуудыг бэлтгэл хийж байхад нь харж тэдний үе өмнөх үеэсээ илүү сайн ажиллаж байгааг анзаараад энэ нь өөр орчинд өссөнтэй холбоотой гэж бодно. Маргааш нь өмнөх үеийн гоблинууд руу дээр ирж тасхныг удирдах буй байдал нь таалагдахгүй байгаа тул явахыг хүсэж байгаагаа хэлв. Тэр тэднийг үдэж өгсөн бөгөөд яагаад саатуулахгүй байгааг гайхах хүссэн зүйлээ хийх их чөлөөтэй гэдгээ тайлбарлав. Тэрээр тэдэнд мэдрэлээр хийсэн хотог үзүүлж салах ёс гүйцэтгэх бэлэг гэж үзхийг хүсээд тэдэнд өгөхөөс өмнө өөрийгөө зүсв. Рүү өгсөн хүнтэй хамт байгаа оркийг харж тэр хүн сонирхолтой чадвартай болохыг анзааран оркийг хөнөөж хүний цогцыг идэв. Тэрээр Спинезийн ундаа өгсөн агуу руу буцаж ирэхэд энэ нь шар ариг болохыг мэдэрч түүнийг бүтээсэнд нь тасаахав. Руу тасхноос явсан гоблинуудын тухай ярьж өөр хүн явахыг хүсэж байгаа эсхийг асуухад бүгд цуглаж найх хийсэн ба тэд чимээгүй үлдсэн тул тасханд аз жаргалтай байгаагаа ойлгож бүгд хамтдаа ов. Найз дуусны дараа Руу бусадтай асаас харилцах зорилгоор цусаа ашиглан эмэг хийхээр төлөвлөжээ. Тэр бусдыг санаа зовоосон ч үнэхээр ажиллаж байхад тэд гайхацгаав. Оби гурвалсан нэвэртнийг нэг цохилтоор ярьж чадсан ч Руу амьд хിവэр байгааг анзаарч хүнээс олж авсан мангас сургагч хэмээх чадвараа ашиглахаар шийдэж амтан гоблинуудыг эзэн гэвгээ хүлээн зөвшөөрөн босч ирэв. Тэрээр энэ чадвар хэрэгтэй болохыг ойлгож тасхныхоо хүмүүст тус болж магадгүй гэж бодон бусад амьтдыг сургахад ашиглав. Ребелия кобальттай тулалдаж урвыг нь ялж чадаж байгааг Руу чадварлаг тулаанч болохыг тэмдэглэжээ. Тэр дөнгөж идэх гэж байхад гинэт өөрөө шинэ ажил нээгээд байгаагаа ойлгоод хачин санагдав. Тэр мангасуудыг агнасаар байхва маш сайн ахиц дэвшил гаргаж байгаадаа баяртай байна. Түүний шинэ ажил нь нуар цэрэг бөгөөд энэ нь төвшинг илүү хурдан ахиулах боломжийг олгодог боловч амьд үлдэхийн тулд мангасуудыг үргэлжлүүлэн идэх шаардлагатайг бид мэднэ. Хүмүүс ойд ирсэн тухай тэр хийхэд дайны цаг болсныг Руу ойлгов. Хэсэг хугацааны дараа Руу кобальтуудын бүлэг агуу руу зүгтэж явааг мэдэрч тэднийг хөөцөлдөж байгааг ойлгов. Яс ясны сүрэг гарч ирэхэд тэрээр ирчүүдтэй яс яс руу дайхыг тушаав. Гэвч тэдний зэвсэг үйлчлэхгүй байгааг анзаарч тэрээр ард нь ясны сүгийг үүсгэж буй хүч ирхэг ам байгааг мэдрв. Садо тэдэнтэй тэмцэж байгаад нэгнийх нь хуйнаар загтвал тэс даруй ботрон өнөв. Ингэснээр Руу тэднийг цусны дайралтад сул доройг ойлгож бүгдийг нь ясыг ботлохыг тушааснаар тэд нудрахаараа тэмцэж эхлэв. Үеийг явдал улам эрчимжиж эзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл ирэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэшигдсэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сууг 100 маань заавал бүртгүүлээрэй.